Арга херсум нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрийг энэ жил 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа лээ. Өмнөх жил 10 багийн 10 өрхийг сонгон авч хөтөлбөрт хамруулан өрх бүрийн нэг иргэнийг ажлын байртай болгож ажилдаа орлоготой болгосон. Харин энэ жил 10 багийн нийт 80 өрхийг сонгон авч хөтөлбөрт хамруулад байгаа юм а. Эдгээр 80 өрхийн гишүүн бүрт зориулсан зорилттой ажлууд хийгдээд эхэлсэн байна. Тухайлбал өрхийн иргэн бүхнийг нийгэмшүүлэх, амьдралын ухаанд суралцуулах, хэрхэн орлого хуримтлалтай болох талаар мэдлэг олох үүднээс 60 цагийн хичээлийг гэр бүл хүний хөгжлийн төвд орж байна. Энэхүү 60 цагийн сургалтаар гэр бүлийн гишүүн бүрт чиглэсэн сургалтыг орох юм. Ингэснээрээ тухайн хүмүүс өөрийн гэсэн мэдлэгтэй мэдээлэлтэй болох юм а. Мөн хөтөлбөрт хамруулж байгаа иргэд сургалтандаа идэвхтэй хамруулж байгааг хэлжээ. Нэг өрх нэг ажлын байр хөтөлбөр маань хэрэгжээд 2 дахь жилд ирнэхт үргэлжилж байгаа. Энийг анх удаа 10 херсумын засаг даргын тамгын газраас наашлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөр байгаа юм. Манайх хот нодон бас 10 өрхийн 20 хүнд энэ одоо 60 цагийн хичээлийг одоо явуулсан байж байгаа. Энэ жилийн хувьд мөн одоо өрхийн хэмжээ нэлээд өргөссөн юм байна. 10 багаас 8 хүн гэдэг чинь нийтдээ ингээд 160 одоо хүний 80 өрхийн дунд одоо энэ сургалтын үйл ажиллагаа зохиогдож явж байна. За нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрөөр эхлээд 4 дэх одоо өдөртөө энэ хичээл сургалтын ажил нь явагдаж байгаа. Ерөнхийдөө гол зорилго нь болоод ирэхээр энэ хөтөлбөрөөр дамжаад энэ сургалтаар хүмүүсийн одоо өөдрөг амьдралыг бий болгох, алсын хараатай болгох, аливаа зүйлийг одоо ухамсарлан ойлгодог болох, гэр бүлийн сайхан төлөвшлүүдийг бий болгох, ажиргалтай амар төвшин сайхан гэр бүлийг одоо зохицлон бүрдүүлэх ийм л гол зорилгыг болгож ерөнхийдөө одоо товч мэдлэгүүдийг өгөх зорилготой. За хүүхдийн сургалтуудыг жижигт нь бас тусгайлан хүүхдүүдэд одоо сургалт өгнө. Мэргэжлээ хэрхэн яаж сонгохыг, яаж одоо ажлын талбарт гарахаар ажилдаа ямар дур сонирхолтой байхын, юуг одоо харж одоо бид нар одоо хичээлүүдэд сонгохын энэ болгонуудыг бас хүүхдийн сургалтад байж байгаа. Мөн сайхан одоо үеийн үрийг яаж одоо сайхан авч явахыг, яаж нингүүлж явахыг гэдэг талаас бас одоо гандангийн хамтламаар бас хичээл оруулж байгаа. Нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрт хамруулж буй иргэд энэхүү 60 цагийн сургалтанд хамрагдсны дараагийн сургалтандаа хамрагдах юм. Мөн эдгээр сургалтанд хамрагдаж байгаа иргэд маань эргээд нэг хамт олон нийт жуур амьсгал бүртгүүлж чаддаг байна. Манай аймагт амьд амьтны хүрээлэн хүрэлцэн ирлээ. Энэхүү хүрээлэнд байгалийн чон, матар, могой, Оросын томтуулай, гоёлын тахта, дотнууд, цацагт хяруул, тас, бүргэд, усны шууд, гоёмсог, тоос шуу болон цаа богнууд гээд 40 төрлийн 100 амьтад хүрэлцэн ирсэн байна. Уг амьтны хүрээлэн энэ сарын 19-ний хүртэл аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс байрлаж, хүүхэд багчууд болон томчууд та бүхэнд нээлттэй ажиллаж байна. За өнөөдөр манайхын Улаанбаатар хотоос амьтны хүрээлэн 12 хотод ирчээд байж байна. Нийтдээ 5 хоногийн хугацаанаас 4 сая 15-аас 19-ний дуустал ажиллана. За энэ хугацаанд хүүхэд багчууд ер нь хөгжил залуучуудыг хүрдсэн гэж үзэхийг урьж байна. За манай амьтны хүрээлэнд чон, тас, бүргэд, шувуу тийм ээ мөн жижиг зулцган, матар, тоос гэх мэт олон төрлийн амьд сонирхолтой амьд байгаа. Энэхүү амьд амьтны хүрээлэнг хүүхэд багчууд анги хамт олноор сонирхон үзэж таалагдсан амьтдаа тэрвэрийн дурсгалын зураг авахулж байсан бол зарим хүүхдүүд мэдэхгүй зүйлээ тэмдэглэн авч байлаа. Энэ хүүхдүүд бол яг нэг амьтдын ингээд амьдаар нэг харж чадаагүй байгаа шүү дээ. Тийм болохоор манай 3 дугаар ангийн хүүхдүүд, бага насны хүүхдүүд болохоор үзээгүй ч гэсэн манай аймагт ирээд ингээд хүүхдүүд анги хамт олноор нь авч яваад үзүүлж байгаа нь бас бахархалтай, бас сайхан санагдаж байна. Тэгээд манай энэ хүүхдүүд болохоор их сонирхолтой их үзэж байна. Зарим хүүхдүүд нь бүр ингээд дэвтэр балаа авчирчихсан. За тэгээд амьтдын онцлог байдлыг бичиж авч байна. Зураг хөргийг авч байна. Хажууд нь зогсож зураг авахулж байна. Бичлэг хийж авч байна. Их л сонирхолтой хүүхдүүд бол маш сайхан байгаа байна. Энд чинь их гоё юм. Тэгээ надад хамгийн таалагдсан чан байсан. Өөр туулай. Тэгээд нэг тийм татмаг гэзэндээ байсан. Осон хаасан биогасаа тийжээдэг болохоор надад нөгөө хамгийн гоё тэр чон харагч яагаад тэр хоёр чон ингээл ноцолдож байгаа нь тоглож байгаа нэг сонирхолтой харагдсан. Шувуу тотмот нь их хөөрхөн болохоор би их хөөрдөөд ийж гэхээр надаас цухтаагаад илээ. Тэгээд тэгээд
тэр нөгөө нөгөө ясны мэлхий зэсгийг нөгөө юу яагаад нөгөө барьж мараад үсгээр их эвгүй санагдсан. Тэр нөгөө чон мон бүргэд мөрүүдийн муур тот мот зөндөө юмны юу тэмдэглэж авсан. За харин амьд амьтны хүрээлэнгийн хугацаа тумбог нь үлдсэн тул та бүхэн амжиж үзээгүй амьтдаа яран үзээрэй. Амьд амьтны хүрээлэн дуусгаад хэдхэн хоног үлдлээ. Харин үнийн хувьд хүүхэд багчууд 2500 төгрөг, том хүмүүс 3000 төгрөг юм. Та бүхэн ийм хямд үнээр хайртай дуртай амьтдаа үзэж сонирхон дурсгалын зураг татуулах боломжтой гэдгийг дахин хэлье. Сувилхуун онцлогооны хэрэглээ Нанда сургалтыг аймгийн эрүүл мэндийн газар Дархуулан аймгийн эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн салбартай хамтран манай аймагт зохион байгуулж байна. Тус сургалтын сувилгааны төв хөтлөх, сувилхуун онц тавих, арга зүйгээр суралцах зорилготой юм. Мөн сургалтаар цэвэрлэгч нарт практик мэдлэгийг дээшлүүлэх, онолыг баттгах мэдлэг олох юм а. Сувилхуун оншийн хэрэглээ гэдэг нь сувилгач өвчтний оншийг хөтлөх, үйлчлүүлэгчтэй зөв харьцах, хүндлэх зэрэг юм. Мөн энэ нь сайдын тушаалаар хэрэгжиж байгаа үйл ажиллагаа юм байна. Энэхүү сургалтанд бүсийн онцлогоо эмчилгээний төв, сум өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэмжлийн эмнэлгүүдийн 200 гаруй сувилагч тусгай мэргэжилтэнгүүд хамрагдсан юм а. Өнөөдрийн сургалтын гол онцлог нь нэгдүгürt манай энэ эмнэлэг үйлчлэгээнд гардаг гол алдаа дутагдлын нэг бол үйлчлүүлэгчтэй харьцааны соёл тийм ээ, үйлчлүүлэгчээ таньж мэдэх, ойлгох, үйлчлүүлэгчтэй хүрч ажиллах талаар байдаг. Тэгэхээр үйлчлүүлэгч, хэцүү үйлчлүүлэгчдийн тухай үйлчлэгээ гэж юу вэ? Энэ үйлчлэгээ бол одоо бидний гол одоо бүтээгдэхүүн гэж ярьж байгаа тийм. Бид нэр үйлчлэгээгээ борлуулах хэрэгтэй. Үйлчлэгээ маань хичнээн сайн борлогдсон төдий чинээ эмнэлэг үйлчлэгээний үйл ажиллагаа гаавал сайн үйлчлүүлэгчд маань тасралтгүй байх хэрэгтэй гэдэг утгаар тэр үйлчлэгээний талаар нэг хэсэг багц ойлголтуудыг бид нэр өгсөн. Дараа нь бол эрүүл мэндийн сайдын одоо 450 тоо тушаал гараад энэ сувилхуун одоо оншийн хэрэглээ гэдэг юм бол гараад олон улсын тийм ээ Хойд Америкийн сувилхуун оншийн холбооноос гаргасан тийм баталгаажсан оншуудыг манай Монголд одоо нутагшуулж хэрэгжилж байгаа. Эмчнэр оншоо тавьдаг ч сувилагч нар сувилхуун онш гэж юм тавиад тийм ээ оншийг тавиад тэр юм бол одоо баталгаажаад ингээд ирсэн. Тэрний дагуу энэ сувилагч нартаа сувилхуун онш гэж юу, оншны хэрэглээ юм, онш хичнээн бүрдэл хэсэгтэй, оншийг яаж тавих ёстой юм. Тэгээд энэ оншийг одоо тэр яамнаас ирсэн загвар одоо сувилхуун үнэлгээний хуудсан дээр яаж тавих вэ гэсэн ийм одоо дадлаг сургалт болоод онлайн сургалтуудыг өгөх ийм зорилготой ирсэн. За өнөөдөр эрүүл мэндийн газарт статистик мэдээллийн ажилчид сургалтанд хамрагдсан юм а. Статистикийн мэдээллийн ажилтнуудын мэдлэг сэргээх, хүн амын өвчлөл, нас баралтын мэдээллийн баазыг шинжилсэн програм дээр ажиллах, чадвар эзэмшүүлэх зорилгоор 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар статистикийн мэдээллийн 2013 оны үнэлгээний дүн, цаашид анхаарах асуудал, их барих эмэгтэйчүүдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний халдварт болон халдварт бус өвчлөлийн дархлаажуулалт, урвалын хүндрэлийн мэдээлэл зэрэгт анхаарах асуудлууд, мэдээллийн баазын шинжилсэн програмын танилцуулга, кодчлол, өвчлөл, нас баралтын мэдээллийн шинжилсэн програмтай ажиллах арга зүй болон шинжилсэн програмын дадлаг ажил хийх зэрэг сэдвүүдээр мэдлэгийг сэргээн шинэ програм дээр ажиллах чадварыг эзэмшүүлэх зорилготой юм а. Харин сургалтанд бүсийн онцлогоо эмчилгээний төв, сум өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэмжлийн эмнэлгийн 24 статистик мэдээллийн ажилтнууд хамрагдсан юм а. Манай аймагт Unitel-ийн Samsung хэлэх хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа. Unitel Group нь нээлтийн үйл ажиллагаагаараа машины цуваа буюу Parade-ыг зохион байгуулсан юм. Энэхүү цувааны үйл ажиллагаанд Unitel-ийн олон үнэн хэрэглэгчид нь хамрагдлаа. За Монголын үндэсний 100% хөрөнгө оруулалттай үндэсний компаниуд дэмжиж өргөлж бид бүхэнтэй хамт байдаг. Unitel үнж хэрэглэгч нартаа одоо юуны баярлалаа гэдгийг хэлье. Samsung хэлэх хөтөлбөрийн хүрээнд Уурхангай аймагт өнөөдөр нээлттэй үйл ажиллагаа болоод машины цуваа буюу Parade амжилттай болж дууслаа. Одоо өнөөдөр татар хамтлагийн тоглолттой байгаа. Тоглолтынхон билетийг 300 жижигээр худалдан авч болно. Мөн шинэ дугаар авч болно. 10,000-аас дээш төгрөгийн нэгж авч болно. Эсвэл Samsung тренд гар утсаа худалдаж аваад 2 билет авах хэрэгтэй байгаа.
Тэгээд ороо татар хамтлагийн тоглолт маань 18 цаг 20 цагаас болох юм. Тэн дээр бүгдээрээ уулзцгаая. Мөн олон сюрпризүүд та бүхний хүлээж байгаа. За харин энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаанд татар хамтлаг, ТV Коктейл хамтлаг урилгаар оролцож байгаа бөгөөд үзэгч олон фэнүүдтэй болон Unitel-ийн хэрэглэгч нарт уран бүтээлийн тоглолтоор бэлэг барих юм а. Мөн Unitel Group-ийн олон бэлэг таныг хүлээж байгааг дахин дуулгая. Харин энэхүү хөтөлбөр улс орон даяар хэрэгжиж байгаа юм байна.